зураг авахулж ирсэн. Монголын одоо Олимпийн боксын холбоос сүүлийн үед юу хийж байгаа вэ? За ер нь бид нар холбоо бол хэвийн үйл ажиллагаа хийж байгаа. Манай Шгшөөгийн тамирчид одоо энэ 18 дээр нь мөн улаан өдрөө одоо нэг хэсэг баг тамирчиж явна. Тэгээд 7 сард өсвөр үеийн дэлхийн аварга болно. Дэлхийн аваргалуу одоо манай 16 настай хүүхдүүд Казахстанд болох. Ирэх жил одоо Олимп хаянд тулцсан юм тийм ээ? Олимп хаянд тулцсан. Олимпийн эрх авах тэмцээн маань 10 сард Азербайджаны Баку хотод болно. Тэгээд он гараад 2012 оны хавар Казахстанд олон улсын тэмцээн болоод тэндээс алтын мөнгөн медаль авсан. Дэлхийн аваргаас эхний 8-д орсон тохиолдолд Олимпийн эрхээ авна. Яг жудо, чөлөөт ингээд бусад одоо буудлах ч юм уу эднээс ингээд оноо цуглуулна гэдэг тэгдэж манайх бол нэлээ шалгуурн чанга ийм үзүүлэлттэй юм байна. За энэ 2001 онд Осакод болсон Зүүн Азийн наадамд би одоо шүүгчээр ажилласан. Тэгээд манай Мөнх Эрдэнэ Гавьят маань ганцаараа ингээд төрүүлж алтан медаль авсан. Тэгээ дасгалжуулагчаар Батмөнх хөгш ингээд бид хэдийн зураг байна да. Мэдээж ингээд энэ тэнд одоо тамирчин хүн чинь маш олон орноор аялдаг, маш олон орн тэмцээн оролдоод байдаг. Гэхдээ тухайн оронд одоо очиод нэг сэтгэл гэж байдаг штеп. Хэдийгээр одоо завгүй бэлтгэлтэй байсан ч таны хувьд одоо айл улс одоо гүнзгий одоо тийм сайхан сэтгэл төрүүлсэн юм болоо. За ер нь бол мэдээж яг аль ч улсад очисон бидээс энэ байр хоол бүх юмыг хариуцаад ингээд аль ч улсынхан бол их хүндэтгэлтэй хүлээж авдаг. Мэдээж дэлхийн хамгийн хүчрхэггээр одоо Америк ч юм уу, Англи ч юм уу, Австрали ч юм уу, Японд бол үнэхээр одоо хүний дээдэлсэн тийм улс гэж би бол анх мэдэрчээсэн л өөрөөр хэлбэл бид нар чинь бол одоо ингээд тамирчин байхад автобусанд ингээд яваал ингээд бас ингээд бөөн зовлон байдаг байлаа шүү дээ. Тэгэхээр тэнд бол одоо үнэхээр арчил хөгжчихсөн тийм үнэхээр сайхан байсан. Сүүлд бол одоо ингээд манай монголчс одоо үнэхээр сайхан л болж байна. Бид нар чинь ингээд гадаадд явж хат хөөх ямар их хүнтэй юм бэ? Энэ ямар их олон машинтай юм бэ? Одоо энэ олон машины хаагураар манай хотоор ч бол одоо ингээд бид нар чинь ингээд харж байгаа гар өргөдгөлж 5-6 минут хүлээж байгаа л төв шууд ингээд тэнд байж байгаа л тэгэл нэг машин ирээл үн төлбөргүй ингээд суу мэнд хүргээд нэг бензин толгой шир хуухлах сайхан нэг жоохон бензин байвал өгч өнгөт илүү сав аваад гэдэг 8 литрийн сав авчих. Ямар жоохон сав уу гэж зүгээр хийчихэл мөнгө төрмөр аавна гэсэн байхгүй тийм л гэтэл одоо тэр үед чинь бол яг бид нар чинь нөгөө арчил юм хүмүүсийг тодорхой хэмжээнд Монголыг юм болно гэж төсөөлж байгаа. Одоо ч манайх чинь хүнээс машин их болчихсон. Одоо яг л тэр үеийн юу бол бодогдоод байгаа юм л да тий. За энэ зураг. За энэ одоо Барселоны Олимпийн зураг Жойо Касамойор гэдэг энэ Олимпийн аварга Кубын тамирчин. Сүүлдээ бол Кубээсээ цухтаад мэрэгжлийн боксд Америк руу гараад тэгээ мэрэгжлийн боксоор их олон удаагийн аварга болоод их баян болсон юм хүн байгаа. Касамойор гэдэг. Боксинг спорт бас их хатуу. Ер нь спортод хатуугүй юм байхгүй. Гэхдээ л боксинг спорт гэмтэл ихтэй спорт байдаг. Та ер нь гэмтэж бэртжсэн хамгийн удаан бэртжсэн юм гэдэг юм л. Ер нь тамирчин хүн ягаад одоо зарим хүмүүс хилтгэл юм билээ. Техник буруу байхаас ч юм уу эсвэл бэлтгэл муу байснаас гэмтэл автгаач гэдэг юм уу? Та энэ дээр ямар барь суртаа байдаг вэ? Ер нь гэмтэл бол яг хамраасаа халаагаас болоод одоо хамраас ус гоождөг ч юм уу. Ер нь бол өөрөө бие халааг хувь хүнээс шалтгаалсан юм бол байна л да. Гэхдээ мэдээж бол ингээд бус хүчин зүйлээс шалтгаалсан гэмтэл бэртэл амд. За би бол одоо бас яг 40 гараа явж байгаа хүн 60 гарцаа одоо мууян авраг баяны аврагтай харьцуулахад хайшин. Гэхдээ бол ер нь бол их спортоор хичээлж байсан хүн бол эрүүл юм гэж бол их л ховор. Одоо нэг 20-30 жил за 20 жил явчихсан Японы тэргийг бол за энэ бол одоо ер нь сэхэл авахгүй дэ гэж байгаа тэл ижлэх юм. Тэгээ би энэ дэр яагаад энийг хэлж яах нэхэр өөрөөр хэлэх юм бол бидэрт бас боломж байгаа. Бид нар ч бол яг одоо ингээд заслахгүй ингээд өдрөл гэмтэлтэй ингээд дуустсан үед одоо шинэ залуу тамирчингууд бэлтгэл сургууль хийгээд спорт орхиж байгаа хүмүүсүүд бол одоо спорт биеийн тамирын холбогдлолтой одоо эрүүл мэндийн яамтай холбоотой ч юм уу ингээд хамтран ажиллах хэрэгтэй байх. Өөрөөр хэлэх юм бол одоо спорт орхиж байгаа бол спортоо ингэж орхих хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, бие хаагаа ингэж имжлэх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм байхгүй. Тэгэл спортоо бүр гинт орхичдаг. Сүүлд нь бүр хэдэн жилийн дараа ингээд нэг өвчин илэрч гарч ирдэг байхгүй юу? Тийм болохоор энийг бол эргээд хүмүүст одоо залуу шинэ залуу тамирчдад ойлгуулах хэрэгтэй л гэж ойлгодог л да. Монголын их аварга Бат Эрдэм аварга маань байна. Битээр бол одоо анх 1984 оны 4 сарын 17 би бүр сайн сандгийг тэр өдөр бол одоо нах яамны хүчний хэмнэлэгт тамирчин болж одоо ингэж ахлах цолтойгоор анх хүчний хэмнэлд орж исэн юм.
сүүл авахсан юм шүү дээ тийм ээ. Сүүл яг олон авахсан зураг байгаа л да. Ингээд хамгийн сүүлд одоо энэ чинь Улаанбаатар зочдод авахсан зураг байна да. За энэ одоо юу болж исэн зураг юм болоо бас нэг үйл явдал төрж байна та. Энэ бол миний хамгийн сүүлд авахсан хамгийн сүүлч яриа биш юм байна. Ер нь бол энэ жил авахсан зураг нь бас Монголын их авраг, энэ авраг миний одоо шүтдэг юм авраг. Энэ авраг маань бол одоо ингээд над шагнал гартуулж байгаа. Олимпийн медальтуудтай холбоо бол ингээд Олимп дэлхийн медальтай тамирчдаараа ингээд үзэсгэлэн гаргасан. Та нар телевизч ирж авсан л да. Тэгээ ингээд чөлөө төхний чинь бол Олимп дэлхийгээс медаль авсан хамгийн олон тамирчин байдаг байхгүй. Тэгээ тэр бүгдийг бид нар бас сэтгэл гаргаж ингэж хийгээд тэрэнд нь одоо ингээд баярлж шагнал гартуулж байгаа юм. За та одоо хэдэн хүүхэдтэй вэ? Бас таны хүүхэдэд одоо бокс спортыг сонирхож байна уу мэдээ? За энэ бол одоо манай баг хувийн төвшин гэдэг 2001 он төрсэн. Бас нэг боксын бэлээ шилэм өмсөд бокс тоглолцоод ингээд уйлчаад ялагдчихад байж байгаа л нэг юм зураг байгаа. Ер нь бол бас энэ хоёр хүүхэд маань бол бокс авьяас бол байдаг. Ер нь бол бокс нэлээд сонирхох уу? Байгаа тий. Та одоо боксын спортыг мэддэг хүний үед боксоор явуулна гэж зөвшөөрөх үү? Эсвэл хоригдох уу, дургуутсах юм уу? Эсвэл өөрөөсөө мэддэг гэдээ орхих уу? Тэгээ өөрөөсөө сонирхол би бол явуулна гэж бодож байгаа. Яг том нь одоо 17 хүрсэн болохоор нэг бокс явахгүй тэгээ сакс гэл яваад байдаг. Баг нь харин одоо би аваа одоо боксоор явуул одоо сайн тамирчин болж чадахгүй, баян болж чадахгүй гэл ингээл янз бүрийн асуугаад байд. Би тэгэл чаднаа л гэж хэлдэг. Тэгээ энэ бол одоо боксоор явуул их шагналаад их баян болно гэсэн л ойлголттой байна да. Тэгээ одоо тийм ойлголттой байдаг тий. Үнэхээр одоо бас боксоор яваад сайн амжилт гаргавал баян болох боломж бол байгаа. Сүүлийн үед бокс спортыг ялангуяа 2008 оны Олимпиас хойш тийм ээ эрэгтэй хүүхэд болгон баг бокс спортыг сонирхдаг болсон. 2008 оны Олимпиас ч манайч боксоор маш дээгүүр амжилт авсан, алттай авсан, мөнгөтэй болсон. Тэгээ боксын спорт дээр эхэлж хичээл гэж байгаа хүүхдүүдэд одоо юу гэж хэлэх вэ? Юу гэж захих вэ? За яг ер нь бол 2008 оны Олимп бол Монголын түүхэнд бол 44 жилийн дараа одоо Олимпийн алтан медальтууд хоёр нэмэгдсэн. За мөнгөн медаль бол урд нь ч байсан л да. Гэхдээ яг 4 медаль аваад бол бас түүхэн амжилт гаргасан. Урд нь 80 оны Олимпиад мөн 4 медаль авчлаа. 68 оны Олимпиад ингээд 20 жилийн зайтай ингээд 4 медаль авчихсан юм түүхтэй юм байлээ. Мэдээж одоо боксын спортоор хичээлж Олимпийн аваргуулыг, дэлхийн аваргуулыг гэж байгаа тамирчин бол хамгийн гол нь одоо их эцгийн сайн туслаад хүүхэд өөрөө бэлтгэл сургуулаа хийгээд яг спортод чин сэтгэлээсээ дурлаад багш нарынхаа үгэнд ороод одоо элдв хангаа харигтараас одоо ингээд нэг илүү дутуу бүх юм орхиол одоо бэлтгэл сургуулаа хийгээ хичээлэх юм бол боломж байгаа. Одоо 2016, 2020 оны Олимпиад байна. За ерөнхийдөө одоо манай нэвтрүүлэг өндөрлөг төгөж байна. Та ингээд гэрэл зургаар одоо юу гэдэг гэрэл зургийнхаа түүхээр эргээд аялчлаа. Одоо энэ мөчтэй яасан юм шиг баг. Ер нь танд ингээд ямар сэтгэл төрөв? За яг үед их аятайхан сайхан нэвтрүүлэг би хувьдаа их баяртай байна. Тэгээд ер нь бол одоо ингээд зураг авахулж байгаа үедээ энэ чинь түүх юм чинь яг тэр үед нь тэдэн сарын тэдэн тим үед ингээд зураг авахулсан маа гэж бичиж явах хэрэгтэй зөв юм байна гэж би бол ойлгуулсан шүү дээ. Ойлгуулж би өөрөө ч ойлголоо. Одоо хойш зураг авахул за ингээд биччихээ тий. Та хамгийн сүүлд уран сайхны зураг хийж авахсан бэ? Яг уран сайхны гэрэл зураг ингээд зорж очоод тий би тэр нэг Годон мөлөөлөг тийм сэтгүүл тэднийх одоо ингээд намайг бас урьж оруулаад сэтгүүл дээр гаргана гэдэг яг тийм мэрэгжлийн төвшин тэгээд бүр нэг студид оруулаад бүр маш олон удаа авахулсан. Одоо хэдэн ч удаа бүр ингээд нэг манекенууд ингээд авахулдаг шүү дээ. Тэр шиг л нэг тэгжил авахулсан тийм. Бусад зургуудад ер нь тэгэл дандаа нэг ингээд тэмцээн уралдаан энэ тэнд явсан ингээд хальт тулд авахулсан зургуудад болохоор мэрэгжлийн өндөр төвшөнд бас бага байдаг юм байл л дээ. Гэр бүлийнхтэй эзээ авахулсан бол гэр бүлийнхэнтэйгээ авахулыг бас утсан байна. Манай одоо 18 зураг нэвтрүүлэн ерөнхий ивент итгэж Эмэн фото студ гэд ажилдаг байгаа. Эндээс танд одоо ингээд 50,000 төгрөгийн гэрэл зураг авахлах эрх хэмжээг хүлээж байна. За яг энэ жазмын 50,000 төгрөгийн эрх хэмжээг та эндээс том дөрөв мөнгө төлөөд томруулж бас болно. Эсвэл хоёр хэмжээтэй байлгаж болно. За тэгээд ямар ч гэр бүлэрээ уран сайхны гоё гэрэл зураг авахулаарэ. Тэгээд баярлалаа. Одоо үнэхээр одоо зураг бол түүхэлтэй. Тэгээд үзэгчтэй одоо үнэхээр энэ нэвтрүүлгийг үзсэн бол зургийнхаа ард тэмдэглээ хийж байгаараа л гэж зөвлөе да. Тэрийг л дахин хэлье да. Ингээд хаана хизээ авахулснаа мэддэхгүй тийм ээ. За хизээ авахулсан блэ юу вэ?